Зяасан байцгаана уу. Энэ удаагийн влогоор та нартаас ялангуяа жирэмсэн ээжүүдээс хэрэгтэй мэдээлэл хүргэнэ. Гэвч маань ингэ томорсноос хойш нэг амар олон влог бол бичээгүй. Тэгээ харин одоо юу 9 сар хүрсэн тэгээ хизээ мэдгүй төржиж магадгүй учраас ер нь бичлэгэн дээр ингэж гисмцэн ингэж хадгалж авч үлддэг юм уу санаатай. Тэгээд хийж байгаа шүү заяа. Нөхөртөө гэр бүлийн сургалтанд зоосон. Удахгүй аав ээж нар болгож байгаа учраас энд бэлдэж гэр бүлийн сургалтанд зоосон. За гэр бүлийн сургалтанд зоосноор хамгийн том давуу тал юу байсан бэхээр манай нөхөр намайг төрөхөд хамт орохгүй гэдэг гэсэн баггүй юу. Намайг тэгээд зовоож явах гэдэг тийм шиг ярьсан. Тэгээд дүүсэхгүй тэгээд би юу н орч чадахгүй байхаа махаа гэдгсэн чинь сургалтанд зоосноос хойш төрөх явцад зөвхөн одоо ээжээс гадна бас тэнд ямар үүрэг оройлтой юм бэ? Бас ямар чухал гэдэг юм бэ гэдгийг сургалтаар мэдэж ойлгож авснаас хойш ер нь бол одоо цуг орно гэдэг болсон билээ. Төрөхт нь хамт байна гэдэг. Тэгэхээр бас энэ хамгийн том давуу тал. Тэгэхээр ер нь бол шинэ ээж аав болгож байгаа бол тэр сургалтанд бас суугаад үзээрэй. Бас жирэмсний өвдөлтийг бас нөхөртөө мэдрүүлчихвэл нэг юм байдаг юм байна. Ядаж ингэ жирэмсний гэдэс зүйлийг чихэр нэг бос суухад хүртэл явахад хүртэл ямар байдгийг бэ гэдгийг бас мэдэрч байгаа байхгүй юу. Тэгээ ийм сургалтанд суусан байгаа. Тэр талаараа суулцъя. За дээрээс нь жирэмсний зураг бол хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгээ би бүр жирэмсний зургийг хавлах гэж Эрдэнтээс ирсэн. Би Эрдэнэтэд мангамална. Тэгээд одоо юу төрчих магадгүй гэж бодоод ер нь бол 9 сар үрчгэрч аягүй зүм биш нэгээд сэтгэл дагаад ч юм уу шүнжэнгөө нөө төрж ийн гэж зүүдлээд байгаа байхгүй. Би өчтөр шин ч гэсэн ингээд төрж ийн төрөх гээд байна гэж зүүдлэн. Тийм учраас Эрдэнэтэс ирээд гал зураг авахсан. Тэгээд тэр талаараа асуулцсан. Яагаад гэвэл нөгөө авахсан зургийн студ болон ер нь бүх юм аягүй гоё таалагдсан. Дээрээс нас нөхрийнхөө ажлын жижигэн хэсэг багсагаар хуваалцъя. За тэгээд ийм блог үзэх нэ та нар маань өгтэй амар хөөрхөн. Гэтэ одоо ээж нар жирэмсэн байж байгаа ингээд төрсний дараа ээж нар гитээ санд гэж яг үнэн баха. Нэг юм хөөрхөн ингээд энэ жил амар олон хүмүүс төрж байгаа. Ер нь ингээд олонний танилч бай. Эсвэл миний эргэн тойронд ч бай. За миний найзууд ч гэсэн ер нь ингээд би бүрний найз охинтойгоо цуг нэг өдөр төрнө гэж бодож тээ. Тийм бүр тэр хэдийг харахаар ингээд хөөрхөн. Ер нь нэмэгтэй ингээд жирэмсэн бахт амар хөөрх харагддаг юм л ш нэг юм. Цанаасаа л хөөрхөн ихтэй. Царай мараа шингэрсэн нэг юм. За тийм байна. За тэгээд влогоо тулан сууж таалан үзнэ үү. Хөөч сумын базар маань ирсэн байна. За сайн уу? Сайн байна уу? Киноны минь. За баярлаа. Сумын базар маань өмнө нь бол нэвтрүүлэгт маань хөрөлцөөрэй зөндөө гоё мэдээлэл өгчээсэн хуульч мөн те. Жишээлбэл малчны тухайн хууль батлагдсанаар малчтын маань хэрэгцээ байл илүү тодорхой болчих. Хонцод ингэж хэлсэн бас сонирхолтой зүйл. Өмнөдөө малчтай яадаг гэсэн. Бид малч гэхээр мэрэгч биш шүү дээ тий. Одоо сургуульд орч чадахгүй бол малтай гарна гэдэг явдал чинь малчныг бид мэрэгчл гэж хүлээж авахгүй байгаа гэсэн. За одоо бол нэг юм эрэгтэй үүрэгтэй болоод тий. Төрөөс дэмжлэг авдаг болоод ингэж хэлж байна. За дараагийн нэг чухал хэрэгжиж эхлэж байгаа хууль маань бол тусганы хэрэгцээ байдлын тухай хууль. Одоо нөгөө нэг мэр бахан шүүмжлүүлсэн шүү дээ. Бахан дагуул хатуудтай болсон. Дараа нь тийг тасдсан хатуулсан. За энэ хууль маань бас яаж хэрэгжих юм? Хэрэгжилтэнд нь бид нар бэлэн байна уу үгүй байна. Одоо 5 сарын дараа хэрэгжиж эхлэх чинь тий. Бид нар бэлэн байна уу үгүй байна уу гэдэг бас их сонирхол талчин. Одоо би шарган бордогтоос яран хотор явах юм шиг байна. Нэг хотыг салгаснараа тийм нөгөө төвчрэл утаа яаж боорох юм? Үндсэн асуудал маань зэрэг юм уу? Эсвэл зүгээр л нэг юм хийд юм ажил болоод дуусах юм уу гэдэг бас анхаарал хандуулах хэрэгтэй зүйл. Селфи хийсэн чинь. Бид таахгүй биш. Та нар ингэ харсан ч бас дайжгүй хүмүүс шүү. Начиг надад селфи хийх. За яг нэг авчих. Би жирэмсний бараанд орох гээд хатан мэдд ирсэн байна. Дараа 7 хоногоос Эрдэнэт явах учраас ахиж ирж барилж чадахгүй байна. Гэт ирсэн баггүй юу? Жаа битээ гэр бүлийн сургалтанд ирсэн. Нүгэр ингэ танилцчих чинь нэг. Үнэс амар хэмэдэж авлаа. Энэ минь ч одоо та нар энийг мэдэхгүй дээ. Энийг мэдэхгүй зэ би мэднэ. Саний тэр хөх хамаалагч амар хүүхэнтэй тэр. Наач энэ станд хэрэгтэй биш. Ваа. Энэ л супертэй. Энийг хүртэл ингээ хоёр янзаар ашиглахыг мэдэхгүй л байсан байна. Чингис. Хоо. Нартай.
За за. Зургийн саваар биш үү? Стори хийсэн. Нэрээ юу гэдэг вэ? Чи тэр нэг хаад тэр чи ороо унтчихна гэж бодоод Хажид талаар бас л тэгээд. Пуштэй тасаа гэдэг дотор мухаарай. Тэгээ гарнаас нэг татаж өгсөн юм. Хүүхдээ ч гэсэн ингээ гарнаас Яг өөрийн гэж шишрахаар амрал байна. Сатаад байгаа. Сатахгүй л гэж. сатахгүй юм чи тэр. Энэ Чи чинь түрүүний шиг болоод зүгээр энэ дээр хатан байна. Боцсон байна. За одоо хоёр гарыг биеийн даваа болоо. Тэгээ бүгсөө. Энэ хийгдэн цэцэг шүү дээ усудаа. Ингээд заалгээ доош тавиа. Одоо зөвхөн дахиад дэш нь өргөөрэй. Энэ хараа энэ хийгдэн цэцэг таахгүй. Та энэ цэцгийг мисаа хийгээрэй. Би энийг зөндөө пост оруулсан байгаа. Манай нэг их барьж. Надад аюу олон тасгал хийж өгсөн байхгүй юу? Тэгэнгүүтээ би бичлэг хийгээд тавьсан. Тэгээд энэ тасгал бол аюу инженерийг хийсэн шүү. Манай ирчүүд бас аюу сайн хийж байгаа. Ирчүүд сайн хийх юм яг л дэлхийн хамгийн сайн байна. Надад бид нар аюу суугаад хийдэг учраас ихтэй зүйлийг аюу суулгаад 45-аас хойш үгэндээ юу гэж аюу хийлээ. Тэгэхээр та нар нөгөө эдгээр дэлхийн сайн байх гэнэ техникийн салаа сайн хийж байгаа. Тэгээ яг бид нар дандаа суугаад хийж байгаа байхгүй яг үнэ. Гэтэ очиад дандаа суу, машин даа суу ингээд дандаа суугаад. хажид ширж гэрээр хийцээ. За одоо дөрөв үедээ тасараа. Нэг удаа бокс байсан. За одоо номын хэлбэртээ чи санив шиг дөрөв хэлж байгаа. Ингээд Энийг үнэ хэлбэр. Дээрээшээ бүгдийг гэрээ мэдээшээ. гидий гэрээ хийж. Номын хэлбэртээ. Нуруу ингээд энэ кейлийн бас нөгөө хэлбэрээ. Нөгөө муу үнэний явт явдаг хүмүүс муу үнэний байж юмсаа. Энэ хараа бүгсээ татчих байгаа байхгүй юу те. Бүгс татдаг байгаа. Энэ хоёр барьж байгаа шудан гизээ барьж байгаа 30 аягүй сайждаг учраас цагаан мөх хэрэгээс хийдэг. Дээрээс нь ирчүүдэд бол хийн чад сайждаг амьгтээчүүд Дандаа миний норондоо ингээд асуулт байдаг. За бомбоо жишээ. Тэрээр чи нэг үг хэлээд та харагдах гэдэг. Тэр контрол юм. Хот тийм ингээ хүмүүс одоо хэврүүл гоё. Тэг ингээ сууж байхдаа зурхаа гэсэн чинь гоё. Хэмэр тань тасаад байгаа. Тэрвээ юм бомбог байхгүй бол энэ хараа гатхооны санд дээр бишээ. Тэрэн дээрээ дэг тавьчоо бас сууж байна. Тэр чинь жоохон хүчтэй юм гэсэн. Бомбоноос гараа төрсний дараа хүүхдэд ихтэйс. Би танаас төрсний дараа яаж энэ бомбыг хүүхд ташиглах талаар хийж юм. Маш гоё маш амарсан. Нороо тааваа ямар юм. Тийм нэр нөгөө амарсан. Манай ээж бас хийгээ. Чихэг доогоо бичтэй том гарын хатгыг мэдрээд би аантайгаа байд аюулгүй хамгаалсан байх гэдэг. Хөрхөн байна уу? Ингээ гарахад. За энэний дараа аавад хүүхдийг ингэж авах. Энэ шидэн үзүүний болчихсоо төгссөн учраас хүүхдийг дандаа ингэж бариа хөлн юм байна. Хөлийг бүр ихцээр зэш барьж болохгүй гэсэн. Одоо. Энэ хэрэг ойрхон бариараа энэ харж байна. 20-25 см-ийн зайн төвхтээр бариад хат цулгаран уулзсан хамгийн хөргөн. За 20-25 см-ийн зайн чинь ийм хөө байна те. Ингээ хоёр. За энэ нь ойрцоо олчиж шин. Хит дээр биш, хит дор биш. Яг хат цулгарахаар бариад хүүхдээ ингэж бариад. Тэгтэл хүүхд таны уудад 5 секунд хав. Таны хөөрхөн 5 секунд. Тэр 5 секундэд хүү аав нь үжилгүй аавтайгаа би нууцсан. Ойлоо чадсан гэдэг юм гоё юм бил. 5 секундын дараа хүүхд өөр тийшээ харин таныг сонирхгүй болчихсон гэсэн. Тэр үед нь наашаа хаалгаад наагаад талахгүй байгаа юм. Харин бүлэхгүй. Энд юу хийх вэ? Боддоо. За дараагийнх нь давуу зузаан нь ийм давуу байхад болно. За дараагийнх нь давуу зузаан минут зузаан ийм байхад болно. За тэгээ үзээрэй дараа та нар авахтаа яах нь вэ? Ингэж үзээд дэлгүүрээс авах нь шүү дээ. Энэ хараа 6 давхар давуу мөслийн давуу агаар сайн нэвтэрдэг гэсэн үг байхгүй юу? Амьсгалдаг чи үнд агаар нэвтэрдэг давуу гэсэн. Тэгэхээр энэ метр 10 хэмжээтэй учраас энэгээр одоо хэлбэлээ юу хийх вэ? Одоо жинхэнэ минималист гэдгийг харуулах гэдэг байхгүй юу? Хүүхд ингэж зэгтүүрээд байна гэдэг чинь таны хүүхдэд ашигтай бүтэц бага байна гэсний тод илэрлэж хэлдэг шүү тий. Тэгэхээр гидс түрхт ерөөсөө хоёулаа гарынхан дулааны гişгдэн. Ингэсээ амар гой дулаан байна уу? Ингэсээ хоёулаа гэсэн. За тэгээд үрээд энэ хараа ингэж тасаач. Ингээд оошно. Тэр дээрээс биш ээ хөө чи. Ээж дээрээс нь яваад штэ. Тэр нэг сул хүүхдээ нөө. За энэ чинь энд аюулхаа байгаа байхгүй. Энэ дээрээс нь тэр хэрэггүй штэ. За энд аюулхаа.
Ингээл хотоод нь гидсэнд ороод ирсэн хийг хошногоор гаргана, хотоодонд ороод ирсэн хийг дээгүүр гаргана. За ойлгосон уу? Ингээд тий. Ингээд за ингээд. За дараагийнх нь массаж энэ хараа. Энэ доотлоос нь бүдүүн гэдс чинь дээрээс өгсөн хөндлөн явна уруудна гэж яддаг байхгүй юу? За өксөглөө хөндлөн явлаа уруудуулаад энэ дээрээ массаж. Тэгэд ерөөсөө дулаанаа л шиг гайхаад таа нэг айгуу гоё. Февер тэгэхээр хүүхдийн гэдсэн зүйл юм байна. Тэгэд тэр бол нэг амар нарцтай юм биш. Гэхдээ яг дүүрэн гэтээ хүүхд мэдчихдэг байхгүй. Дүүрэнгээ бид яаж мэдвэр ингээд зохиод мэднэ. Одоо шинийн бөмбөн дээр зохиолтой гэдэг. Хүндээ өөрхийн биеийн дээр ингээд өгчдөө цул. Ингээд мэдчихээн. Бага зэргийн дүүрэнгүүд байдаг. Тэгсэн хүүхдүүд за тэгээд ийм хүүхдүүдийг ерөнхийдөө бас ингэдэг. Ингэж чад аягүй сайн барьж ингээд бүс зүгээрээ ингээд ингэнгүүт яд ингээд онгодог. Тэгж байгаа. Тэгэхээр одоо бол ингэдэг болсон билий бүр хараа. Үгүй энэ хамгийн сайн. Айгүй хөөхөн тэгээ хүүхдэд заяа. Та нар жоохон хийхэд юу болохоос ш энэ ч яхан модель бичээс арай. Тэгээд ингээд ярдагтаад ингээд гэсэн. Нэг юм хийх юм гэсэн. Тэгэхээр нэг айхан байхгүй хийм зүйл юм байна. Тэгээд ойлгоч. Тэр их нэг цавхаг гороол харсан шүү. За чиний зүг одоо яасан. За надыг эргүүл. Тэр чи эргүүл минь. За эргүүл гэж нэ. Эргүүл бүр эргүүл. Өө одоо эргүүлээрэй. Үгүй тэр ингэж хэлсэн. За бид дөрөвчөн гараад ирж байгаа. Энд нугад жижиг. Та энэ дахгүй шүү зү. За энийг ингээ бүгдийг 2-3 таахаар нуулна. Энийг өвдөө. За ингээ нарийнхан нугалч бомбаа өргөн нугалч гэж. За тэрийг мэдрэмжээр байна. За хүүхдээ за чи энэ ажиллаж байгаа юм байгаа үстэй. Йоо. Яа давэ. Гинт гэрч аим юу. Йоо. Тэний тогтох юм шиг. Юу гэдэг яатас. За чиний Өвдөд ам уу? Ривгэн бэ. Одоо саяны дасглаа гэж яриа тийш наалж байгаа та цараа хөдөлж мэдлээд ямар санагдаж байна. чиний ханаа. Дасгал хийгээд энэ мэдхгүй анхаарал сарних юм шүү. Өвдөхгүй юм шүү. Наа чиний патент чи Би дэлжиж байна. чиний патент шүү дээ. Нэг нь ингээд юу наацсан байдаг шүү дээ. Тэрийг ам нэг. Энийг наачих. Чи наад дөрвүүдийг ингээд имчтэй аваад өгч юм. Энэ хоёрыг хайчих. Нэг жоохон доош энэ минь. Наад хоёроо. Яаж Тэг дөрвийг хийчих. Энэ угаас ихнийх дээрээ оо минийх. чи нэмэрэж iyi. За чи Уруу. Зүг байна. юу нэг байна. Чи одоохондоо мэдхгүй. Чи нэг л тийм өвдөхгүй байгаа юм шаардаад танаач ерөөс. Ингээд Өнөөдөр өөч үзтэж. тийм хүний мэдэрж байгаа юм өөр байна тий. Яа, хатаатай. Би ястан байдаг хэмээн л та. Төвөрөөрөө сүмээр анаалтын бүрийн сайхан өгчөөр зүүн өвгөн дээрээс төцөөгөө айцаагчтай арга зэрэгэр байх нэг албатай. Тэгээд үчигдээ байна. Turun
소리목 보수자로 Би сайдын мэдээлэлээр хойцоо татдаг сайдын мэдээлэлчдэр ер нь бол шүүх эрхэмд рүү халдж байна гэдэг. Хоёрдугаар нь гэр хүмүүс эргээд юугаар хамгаалагдаж байгаа юм бэ? Халдчихгүй байна. Эрхээрээ хязгаарлагдаж шүүхийг муухай харагдах гэх тийм. Эсвэл юг өөрсдөө нэг уснаас цэвэр авч гарах гэсэн юм мэдээлэл тайлбар байна. Тэрнээс юу гэх шүүх буруу шийдээд байгаа юм. Энэ өөрөө биш маань гэдэг ойлгомжтой. Энийг хэлэх байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Аава. Өдрийн мэнд хүргэе. Мэд зэрэг юу хийж бодлоо нэг томатын нүүр яваад байгаа. За эдийн студид бол ингээд дотор зохион байгуулалт нь фонууд нь ч гэсэн айгүй өргөн сонголттой. Тэгээд ер нь айгүй таалагдсан орчин хувьцаалах уу. Энэ бол хувьцаалах өрөө юм байлээ. За тэгээд очингууд л ингээд нүүр будалт хийгээд өгчдөг. Тэгээс ус цусаад өгчдөг. Айгүй олон төрлийн плажнууд, гойлууд гэж зөндөө олон юмтай байдаг юм байлээ. Тэгээд ер нь бол их хвчлэн жирэмсэн зургаараа даган часан юм газар байна лээ. Тэгээд хүмүүс нь айгүй найрсаг. Ер нь бол гоё газар байна лээ. Тэгэхгүй. За тэгээ хүүхд рүү гараад энэсэлтэй нэмэрээ заяа. Толгойн өрөөгөөрөө баруун ийд хамар над руу зүүн тэгээд доош зүүн мөмөр гоч юм гарч. За тэгэж. Хаваадлаа гэдэг юм. За энэ хүрээд влог маань өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцаая. Баяртай.